За сайн байна уу? За намайг Даваахүгийн Амрам гэдэг. Би Монгол Улсын консерваторийн виолончел хөгжмийн багш. Тэгээ энэ уралдаанд мэрэгжлийн морин урчтын төрөлд шүүгчээр оролцож байна. Тэгээ маш сайхан байна. За энэ 7 дахь уралдаан бол улсын. Тэгээд энэ удаад 6 улсаас оролцож байна. Төлөөлж ирсэн сонирхогчдын болон мэрэгжлийн төрөлд, дээрээс нь урлаачийн төрөлд оролцож байна. Тэгээд мэрэгжлийн төрөлд ерөнхийдөө 34 оролцогч байлаа. Тэгээд 2 дугаар турт нь 21 оролцогч шалгарч үлдээд өнөөдөр тэгээд 3 дугаар тур нь 9 хүн үлдээд тэгээд дүнгээ хүлээгээд байж байна да. Энэ одоо анх удаага орон нутагт болж байгаа. Сайхан бэлэгшээлтэй говь нутагт болж байна. Ач холбогдол гэх юм бол энэ дан ганц нөгөө Монгол хүмүүсийн хөгжим биш мэдээж морин ур гэдэг бол Монгол үндэстний хөгжим учраас яг ийм цогцоороо хөгжин дэвших тэгээд илүү сайжрах урагшлах тийм ач холбогдолтой гэж ерөнхийдөө харж байна. Дан ганц нөгөө сонирхогч биш, мэрэгжлийнх биш, дээрээс нь энэ хөгжмийн уралдаг хүмүүс оролцож байгаа маш сайн. Одоо мэдээж тэгэн шүү дээ. Хөгжимчин хүнд чинь хөгжмийн зэмсэг маш чухал. Одоо жишээл бүжигчдэд нөгөө бие чухал гэдэгтэй ижилхэн, дуучдад хоолой чухал гэдэгтэй ижилхэн, хөгжимчин хүнд бол хөгжмийн зэмсэг маш ерөнхийдөө нэгдүгüрт орохоор маш сайн партнер байдаг шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн. Тэгэхээр энэ ерөнхийдөө цогц хөгжлийг тодорхойлоод ер нь хаашаа аль зүг рүү яаж чиглэж явах вэ? Тэрийг тодорхойлох тийм. Энд ч одоо ингэж зогсохгүй шүү дээ. Дээрээс нь Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэл дор 3 жил тутам зохиогдохоор болж байна. Тэгээд өмнө говийн засаг дарга, тэгээд соёлын яам бүгд нийлээд Монгол Улс мэдээж нөгөө дэлхийн морин хурын холбооноос хамтарч ингэ зохиолж байгаа учраас миний бодлоор энэ өвөрмөс газар өмнө говьд би хизэж ирж байгаагүй тэгээд маш сонирхолтой гоё театртай болсон. Гоё театрт нь орж үзээд сайхан наадамлуулж байна доо. Урчин бидний өв соёлын нэг мөн би хувьдаа ерөнхийдөө тэгж бодох дуртай. Одоо ном төгжим гэдэг шүү дээ тий. Тэгээд ном төгжмийн үүсэл гэх юм бол яа харахгүй түүхийн хувьд ч гэсэн авч үзсэн ч гэсэн манай морин хуур хөгжим бол ерөнхийдөө анхдагчдын нэг гэж хэлж болно. Дэлхийн ном төгжмийн хөгжмүүдээс аваад үзэх юм бол. Тийм учраас энэ дан ганц Монгол үндэстэн гэхгүй ерөнхийдөө дэлхийн хөгжим болох тийм хандлагатай гэж бодож байна. Дээрээс нь одоо энэ мэрэгжлийн төрөлд оролцож байгаа оролцогчдын зайлшгүй тоглох ёстой 2 зохиол байгаа, 3 зохиол байгаа. Мөн тэрэн дээр нэмээд гадаад одоо Европын хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүд оролцож байна. Энэ бол нөгөө ном уншаад хүний ухаанд хэлдэг гэдэгтэй ижилхэн биднэрт яг нөгөө шинэ зохиолууд ялангуяа сонгодог классик зохиолуудыг тоглох болгонд энэ хөгжмийн зэмсэг болон тоглох ур чадварууд дандаа нэмэгдэж идэг. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол надад одоо 20 жилийн өмнөхийг бодоход маш том дэвшилт хийсэн байна. Ялангуяа энэ репертуар буюу энэ нөгөө нэг урын сан морин ур дээр тоглох гадаад зохиолуудын урын сан бол маш тесрэлттэй, маш том хүрээтэй болсон байна. Энд бол би үнэхээр маш баярлж байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө нөгөө виолончел тоглодог, челло тоглодог учраас ялангуяа энэ нөгөө гадаад зохиолууд яаж хөрвүүлэг хийж хоёрхан утастай хөгжмөн дээр яаж ийм боломжит байдлыг, сэтгэлгээг яаж ингэж хөгжүүлж ин дан ганц тоглохоос гадна нөгөө хөрвүүлэг гэдэг чинь хэцүү шүү дээ. 4 утсан дээр тоглодог зохиолыг 2 утас дээр яаж нөгөө уг хөгжмийн зохиолчийн бичсэн утга санааг алдагдуулахгүйгээр 2 утсан дээр яаж тоглох вэ гэдэг. Энэ бол яа харахгүй нэгдүгürt Монгол ухаан, дээрээс нь хөгжимчин хүнд байх тийм сэтгэлгээний ур чадвар гэх юм. Тийм ер нь олон тал байна. Энэ яг энэ хөгжлийн Монгол хүн гэлтгүү гадаадаас ирж байгаа хүмүүс яаж ингэж сэтгэж энэ 2 утсан дээр тоглож уралж байна гэдэг бол. Нэгдүгээр шатанд болохоор уртын дуу, Монгол уртын дуу зайлшгүй тоглох ёстой. Уртын дуу мөн Бачулуун багшийн нэрэмжит хөгжмийн зохиолчдын дунд уралдаан болсон. Тэр уралдаанд 2 дугаар байранд орсон Инх баяр гэдэг хөгжмийн зохиолчийн Ноктюрн гэж зохиол. Зайлшгүй тоглох ёстой зохиол.
Энэ мэдээж ягаад зайлшгүй тоглогдох ёстой вэ гэхээр мэдээж нөгөө Очулуунгаа нэрмжид хөгжмийн зохиолчдын морин хурц зориулсан уралдаан болсон. Тэгээд энэ уралдаан ягаад гэж нэхэр мөн ижил нөгөө хөгжмийн зэмсгийг хөгжүүлэхийн тулд репертуарыг нэмэхийн тулд тэгээд энэ зохиолыг сонгосон. Хоёрдугаар шатанд нь болохоор татлага байсан. Татлага. Тэгээд дараагийнх нь зохиол нь болохоор Үлзий баярын Spiccato болон Glissando гэдэг. Spiccato, Glissando гэдэг нь болохоор ерөнхийдөө юу л да нэрнээс нь зүгээр харахад Spiccato буюу нөгөө үсэргэж тоглох хиллэг гэж хэлж болно. Одоо бид нэр хөгжимчд болохоор ерөнхийдөө штрих гэж яриад байдаг. Spiccato нь тийм үсрэх тийм хиллэгээр, Glissando гэхээр гулгуулах тийм тоглох арга барилыг. Тэгээд энэ хоёр хиллэг штрихийг ерөөхдөө голчилсон тийм шинэлэг сайхан бүтээл байсан. Тэгээд гурав дахь зохиол нь болохоор өөрийн сонголтоор. Энэ дээр болохоор дийлэнх мэргэжлийн морин хуурчид маань гадаад зохиол сонгосон байна. Гадаад гэхээр одоо классик Латин Америк зохиол байна, Америк зохиол байна, өмнөд хойд Америкийн зохиолууд байна. Мөн герман зохиолууд их сонгож байна. Тэгээд нөгөө герман зохиолууд дээр ер нь гадаад зохиолууд, классик зохиолуудыг харахаар ерөнхийдөө камерны хөгжим буюу нөгөө chamber music гэж байдаг шүү дээ. Хамтын илүү нөгөө татлах эсвэл уртын дуу бодоход хамтын нөгөө нийлэмж нь илүү тэрийг илүү их голчилдог. Одоо яаж нэг зохиолыг хамтдаа since нөгөө нэг нь өдөрдөг чи нөгөөх нь дагаж тоглох биш. Яг ижилхэн мөрөгтэйгэр. Тэгэхээр энэ гурав дахь нөгөө өөрийн сонголтын дээр ер нь сонголтыг харах юм бол тухайн хөгжимчнийг ерөөхдөө яаж сэтгэдэг, яаж зохиолыг илэрхийлдэг тэрийг харж болно гэсэн. Илүү сэтгэлгээний хувьд тийм динамикийн хувьд ч гэсэн тийм. Миний сурсан зүйл гэх юм бол яг хуу татлага уртын дуун дээр илүү үндснийхээ ардын зүйл зохиолуудтай илүү ойртлоо. Тэгэд мөн сайхан өөр урлаачдын хийсэн хөгжмийн зэмсийг харж байна. Мөн нэг сургамж их хашийн. Гэхдээ ер нь энэ хөгжлийн хувьд дараагийн уралдаануудад ерөнхийдөө нот одоо урын сан гэх юм уу? Урын сангаа одоо жоохон илүү хэвлэмэл одоо бүх хүмүүст хүртээлтэй гэж нөгөө хэвлэж үлдээж редакцлж ном гаргуулгыг нь их зүгээр юм болов гэж бодож байна. Тэгэхээр ном төгжим учраас яг штрихүүд дээр яг нөгөө тайлбар тийм тол маягийн гарын авлага маягийн тиймэрхүү номлох юм да. Тийм хэвшмэл үлдээвэл илүү хүртээмжтэй юм бол хөгжилд илүү хэрэгтэй юм болов гэж бодож байна. Гадаадаас ирж амлж байгаа монголчууд энэ Монголд одоо сургалтанд явсан монголчуудын хооронд ямар ялгаа харагдав? Анзаарсан уу? Тийм. Нэг тийм том ялгаа байхгүй наа. Одоо жишээлбэл юуг нь харахад нөгөө каталог байгаа шүү дээ оролцогчдын тий. Тэгээд сонгож байгаа сонголтын дээр манай сонирхогч ч гэсэн яг нөгөө мэргэжлийн төвшөнд сонгож авсан зохиолуудыг бас тоглож байна. Мэдээж үйл явдлыг жоохон ялгаатай байгаа ч гэсэн маш мундаг байна. Ялангуяа Америкээс оролцож байгаа оролцогчид байна тий. Мөн өөр Монголоос оролцож байгаа оролцогчид байна. Тэгээ Солонгос байна. Ер нь тийм нөгөө сонирхол чинь угаасаа маш хүчтэй. Тэгээд яг нөгөө туртай юмда нөгөө хязгаар байдгүй гэдэг чинь яг ижилхэн маш мундаг оролцож байна. Ялангуяа тэр нөгөө юунууд дээр бага ангилал байгаа шүү дээ. Насны ангил тий. Бага ангилал бол үнэхээр маш хөргөн гой тоглолтыг, чөлөөтэй тоглолтыг хүүхдэд зөндөө байна. Өчигдөр юу болсон шүү дээ нөгөө сонирхогчдын тоглолт болсон шүү дээ тий. Тэрэн дээр тий. Ер нь бүгдийн ерөөхдөө анзаарсан. Хөгжим сурах мэдээж хүн болгон ерөөхдөө мэтгэл бах. Нөгөө ямар ач холбогдолтой дан ганц нөгөө бие махбодгүй ухаанд тий тархинд ямар ач холбогдолтойг мэдэх байх. Гэхдээ ер нь өөрийнхөө үндэсний ардын түүх шэсжэргүүгээр бас хөгжмийн зэмсгээ сурах нь зайлшгүй Монгол
бас өмнө нэг үүрэг баг. Ялангуяа надад илүү их сайн мэдрэгдэж байгаа. Тэгээд энэ өмнө говт ирэхээр одоо хөхөө намжил тий илүү их сайн мэдж байна. Монгол хэлээрээ зүг ярих гэж оролдож байна тий хэдийн нэг гадаад байгаас ч гэсэн хүмүүс зөндөө байгаа. Тэгээд их төвчээртэй ер нь их нөгөө юу зөндөө олон давуу чанар л байна л да. Цаг барих төвчээртэй байдал сонирхолтой өмнөж тэгээд тэрнүүрээ нөгөө үндэстнээ тодорхойлж илүү их ойртох сайн бүрэн утгаар нь цогц утгаар нь ойлгох тийм чадваруудыг өгнө тийм мэдээж тийм өөрийгөө олох тий таниулах сурталчилсан хайшин. Гэхдээ тийм ерөөхдөө өөрийгөө олж тэгэхэд хамгийн тустай. Одоо ингээд нийт эцэгчүүдтэй болон асраа хамгаалагч нартай хэлэхэд хөгжим урлаг ерөнхийдөө судлах нь хүн болж төлөвшөд маш хэрэгтэй. Ялангуяа гадаадд байгаа их нутгаас санаж байгаа тэр болгон ирж чаддгүй. Тэгээ нөгөө тэнд байгаа зүйл тэнд мэдээж байхгүй шүү дээ. Нөгөө газар зүйн хувьд ч гэсэн. Тэгэхээр аль болох байгаа газараа байгаа үндэснийхээ урлаг, соёл, түүхээ мэдхийн тулд Монгол хүн гэдгээ илүү их ухамсарлаж хөгжихийн хувьд Монгол урлаг, морин хуур тэгээд Монгол соёлтой илүү ойрхон байгаад морин хураа сураарай гэж зөвлөе. За баярлалаа.